Энэ нэг цагаан хийсэд шүү дээ гадуур. Амар орчих гол орц машин зэрэг хаасаагүй. Энэ одоо үлээс модоос гарч ийн үү. Тэгээ энэ одоо ямар байдлаар энэ цагаан хүм шиг юм хийсэд хэдийн хугацаанаас эхэлж хийсэд хэдийн хугацаанд дуустдаг. Одоо яг идэвхтэй цаг юм байлээ. Тэгээ ч өөрөө навчт мод буюу улаасны уг нь бол үр юм байлээ шүү дээ. Тэгээд ер нь одоо социализм үеэс ч юм уу дан нэг им улаасыг ихээр тарснаас болоод тэгээ өрөө өгж байгаа байдал нь уг нь юм бэл. Одоо л манай тогтчлтынхан мал илүү ихээр анхаарад за яг энэ мод тарилтын дээр анхаарад эр улаасыг илүү их тарих хэрэгтэй юм билээ. За мөн нэмэлтээр одоо хоцорын газрын ногоон байгууламж учраас одоо энэ илүү гоё зэгцтэй тарих талд энэ гэсэн анхаарад таналтын юмуд энэ хийгээд тарилтууд хийгээд бас явах хэрэгтэй юм бэл. Сайн байцгаана үзэгчдээ сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан миний хөтлөн өргөдөг өөрчлөлт подкастын дугаар эхлэхэд болсон. За өнөөдөр миний зочингоор Ганд Өгсмэх залуу хүрэлцэн ирсэн. Ганд Өгс маань тэр буу мод үндэсний хөдөлгөөний зохицуулагч захирал хийж байгаа тий. За өөрийнхөө талаар танилцуулъя. Аль нутагт төрж өссөн, аль хэд хөө юм. За намайг Ганд Өгс гэдэг өөрөө ой инженер мэргэжилтэй. Сэлэнг аймгийн Буган тосгонд төрж өссөн. Тэгээд ийм байгалийн сайханд төрж өссөн. Тэгээд өөрөө байгаль орчны мэргэжилтэй. Энэ залуу байна. Одоо бол яг тэр мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор байгуулагдсан төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаад явж байгаа ийм залуу байна. За. Өсөн төрсөн орчин маань ингээд нэг байгальд бараг өссөн. Сэлэнг бол ярих юм байхгүй. Тэгэхээр хар угаасаа л ингээд бас нэг байгалийн шинжилгээ ухааны хичээл сайн ч юм уу те. Бас гурван бол цэцэг навч модонд дуртай ингээд хүүхдүүд нэг тэгж өсдөг штэ өөрөө. Тэр байдал ер нь нөлөөлсөн үү? Тийм. Яг манай Сэлэнг аймгийн Буган тосгон ч өөрөө юм уулын дунд байдаг ийм тосгон. Тэгээд уул нь тэр чигээр ингээ модтой хашааж гарна. Ингээл мод. Тэгэл байгалийн сайхан төссөн. Тэгээд ер нь би чи 10 дугаар ангиас ахуулаад одоо энэ хөвсгөл ихтах гэж үүдэг шүү дээ. Цайны эдэ бэлтгэдэг. Тэдний одоо цайны эдэний түүхийдийг нь нутгаасаа бэлдэж өгдөг байлаа. Тэгж явж байгаад ай инженер мэргэжил байдгийг сонсоод тэгээд энэ Мойсийн айч хөтөлбөрлөө орж сурж исэн. Гэр бүлд бол яг энэ ой мэргэжлийн хүн тэр яг онцгойсон бол байхгүй шүү дээ. Тий, Мойсийн багшаас сонсч ирсэн. Ер нь чи хар багаас их бизнес руу орсон юм шүү дээ. Тийш цайны юуг нь бэлдэж өгөөд тий хөдөлмөрч нөгөө ахуугаа мэдэрч ийн л гэсэн үг л дээ. Монгол Улсын их сургуульд ороод танах хэдэн жил суралцах юм байсан? Монгол Улсын их сургуульд 18 онд ороод 22 онд төгсөж ирсэн 4 жилийн хөтөлбөр. Одоо Мойсийн айч хөтөлбөр гэж явж байгаа. Хэдэн хүүхд ороод хэдүүлээд төгсөж байгаа юм. За тухайд анги 1-3-аас 4 лээ байсан. За тэгээд яг энэ айч хөтөлбөрийн хүрээнд нийтдээ нэг 10 орчим оюутан байсан. 1-4 дугаар курс бүгдээрээ гэсэн үг. Оо тийм үү? Тийм, жоохон цөөхөн байсан. Тэгэхээр энэ төдийлөн энэ талын мэдээл бага байсан болов хүмүүс гэж их ач холбогдол бага өгдөг байсан болов. Би ч өөрөө бас яг 10 жил байхдаа амар жил байдгийг сайн мэддэг байсан байхгүй. Яг бидний 10 жилийн хүүхдүүд бол биологи, экологи гэл яг нэг хичээл бэлдэж байгаа. Тэр мэргэжлүүдэл байдаг гэж бодоод идэг. Тэгээ амар мэргэжил байдгийг ерөөсөө мэддгүй байж байгаад тэгээ хазаар яг Мойсийн нэг багшаас зөвлөгөө авч таарсан. Тэгээд ийм мэргэжил байт юм биш үү гэж ороод тэгээд суралцж төгссөн байна. Сони. Ангийн оюутнуудын онцлог юу вэ? Ангийн оюутнуудын онцлог гэвэл манайхан ч одоо намар хичээлдээ орно, дадлагтай гарна, хавар хичээлдээ орно, бас дадлагтай гарна, хэрийн дадлагт гарна. Ийм практик зүйлүүдийг хийж туршиж ажилладаг. Ихэнх цагаа. Тий. Яг байгаль дээр гарч. За одоо энэ зам ёсоор хөшөрсөн муудсан мод байна. За энэ залуу унган мод байна гэдэг ч юм уу те яг ингэ бодитоор харж, үнэрлж, барьж, мэдэрч явахд бас даваа тал байна. Тий, одоо яг 8 мэргэжил чинь би бас мэддэг байсан юм бэл. Зөвхөн 8 мэргэжил гэхээр мод тарьдаг хүмүүс л гэж ойлгоод байсан. Энд чинь дотроо нэг талтай бол хамгаалах, ашиглах гэдэг талтай, нөгөө талтай бол дан нөхөн сэргийх талтай гэдэг хоёр тал руугаа ингэж хөрвүүлж ажилладаг юм бэл дотроо. Тэнгуулаа дотроо ахаад хуваагдаад зөндөө явчихсан. Тэднийг ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээ өөрөө сурч иж, төгсөж ажил дээр гарч ижил мэддэг болсон доо. Манай Монгол улс ер нь ойн одоо юугаар эзэмших газраар ажилтны их мод ямар нэршилтэй мод нь хэлбэг байдгийг. За одоогоор яг Монгол улсын нийт газар нутгийн 871%-ийг манай ой эзэлж байгаа ойгоор бүрхсэн талбай гэдэг. За 100% гэж үсэх юм бол 70% нь бол шилмүст модод байгаа. Тэр дундаа шин самгийн ойг бүрдүүлж байгаа. 70%. Тий. Энэ нэг цагаан хийсэд шүү дээ гадуур. Амар орчих гол орц машин зэрэг хаасаагүй. Энэ одоо үлээс модоос гарч ийн үү. Тэгээ энэ одоо ямар байдлаар энэ цагаан хүм шиг юм хийсэд хэдийн хугацаанаас эхэлж хийсэд хэдийн хугацаанд дуустдаг. Одоо яг идэвхтэй цаг юм байлээ. Тэгээ энэ ч өөрөө навчт мод буюу улаасны уг нь бол үр юм байлээ шүү дээ. Тэгээд ер нь одоо социализм үеэс ч юм уу дан нэг им улаасыг ихээр тарснаас болоод тэгээ өрөө өгж байгаа байдал нь уг нь юм бэл. Одоо л манай тогтчлтынхан бол илүү ихээр анхаарад за яг энэ мод тарилтын дээр анхаарад эр улаасыг илүү их тарих хэрэгтэй юм билээ. За мөн нэмэлтээр одоо хоцорын газрын ногоон байгууламж учраас одоо энэ
илүү гоё зэгцтэй тарих талд амжигсан анхаарал таналт юмуд энэ хийгээд тарилтууд хийгээд бас явах хэрэгтэй юм бэл. Ургалтын хувьд бол харагдвал эдгээр сайхан шүү дээ. Энэ хэцүү цагаан амлын гинт гарч ирээд идэх. Энэ тухайн үед бас одоо Орос ах нар махнаар л авчирч тарьж өгч байсан баг. Тэгэхээр бас бид нар төдийлөн мэрэгжлийн хүн байхгүй л байсан байгаа байхгүй юу? Услаагаа сайн игээрээ, тордлогоо сайн игээрээ гэсэн л заавар өгдөг байсан баг гэж ойлгож байна. За юунцэндээ модны мэрэгчлэлтэй хүмүүсийн хувийн амьдралд одоо ингээд тохиолдох зүйлүүд байна шүү. Гэрээр ингээд зөндөө цэцэг байдаг болоо хашаа хороо амьдарч байгаа орчин илүү их модцсон байдаг болоо гэж энгийн хүмүүс бид нар ойлгож сонирхон л доо. Өөрөө чи яаж энэ гэр оронд? За миний хувьд бол яг гэрт гэхээсээ илүү нөгөө хүмүүсийг мод тариулах талтай илүү анхаарч ажилладаг. Тэг яг мэрэгжлийн хүмүүс илүү эсвэл алддаг гэж бас магадгүй. Гэртээ бол хүн болгоны бодоод байдаг шиг дүүрэн цэцэг ч юм уу тиймэрхүү бол байдаггүй яг үнийг хэлэхэд. Загсны мөрөсгөө гэдэг шиг яг нөгөө сэджүүлээд байна тий. Тэгэхээр одоо энэ талын мэрэгжлийг эзэмшихийн тулд хүүхдүүд хаанаас мэдээлэл авах юм? Би бас одоо яг өөрөө чинь нэг юм ярьцлагыг сонсоод бас сонирхсан байхгүй юу? Ямар сони ганцаараа төгсөж идэг. Хонхны хоёроор одоо энэ нөхөр яах юм? Ганцаараа гандаа ороод цайсаа ороод талбай ороод монтаж яах юм гээл зүгээр дотроо хошин маягаар бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингэж бас харьцангуй сургууль соёл сурах боломж байгаа юм шиг гэж харлаа өөрөө чинь бас нэг ярианаас сонсоход ийм төрлийн оюутнуудад дийлсэн орох боломжтой сургуулиуд байна уу? Хэдэн жилээр яаж сурах боломжтой? За одоогоор Монголд бол Монгол Улсын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, олон улсын Улаанбаатар их сургууль гэдэг энэ дөрвөн их сургууль дээр ойн чиглэлээр мэргэжилтэнд бэлтгэж байгаа. Гэхдээ дотроо бас хоёрлоо тавцсан байгаа. Одоо муйс бол судалгаа талтай, шүтээс бол инженерчлэл талтай, хайс бол одоо агро ажилуулалт талтай. Олон улсын Улаанбаатар их сургууль бол энэ хоцоорын газрын ногоон байгууламжийг төлхөө хариуцж энэ талаар одоо мэргэжилтэнд бэлтгэж байгаа. За мөн нэмээд яг тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлснээс хойш одоо бодлогын хэмжээнд дэмжлэгүүд маш ихээр гарсан. Тэн дээр юу вэ гэхээр 2 жилийн бакалаврын хөтөлбөр гарч ирсэн. 2 дахь бакалавр гэдэг. За. Тэгээ энэ яаж байгаа вэ гэхээр би бол муйсыг 4 жилээр төгсөөд диплом авч байгаа юм. Энэ хөтөлбөр бол өмнө нь ямар нэгэн мэргэжлэр одоо бакалаврын дипломтой байвал одоо энэ муйсын аж ахуй хөтөлбөрийг шууд 2 жилийн хугацаанд төгсөөд мэргэжлийг эзэмшиж болно гэдэг ийм болгоны нэмжлэг бас гарсан. Тэгээ энэ дээр бол мандаа ер нь нэг ах эгч нар их орц сурж байгаа юм билээ. Орой ангиар. Боломж юм шүү ерөөсөө. Бас энэ сургуулийг төгснөөр зөвхөн модтой харьцаад ингээд тогтчлт үйлчлэгэн дээр харьцахаас гадна дахиад уул уурхай нөхөн сэргэлт явуулдаг учраас тийшээ ч холбогдох боломжтой юм шүү. Байгальтай хүн амьдарч байгаа газар байгаль байгаа. Байгалаараа л хүн байж байгаа учраас нөгөө сашгүй холбоотой болчихно. Тэгэхээр ажлын байр бол зовх юм шүү. Тийм ажлын байрны хувьд бол одоо бүр ихээр нэмэгдээд байгаа. Ер нь манай ой мэргэжил маань эрэлттэй 20 мэргэжил, тэргүүлэх 20 мэргэжил хоёуланд багтцсан юм бэл. Юу гэсэн үг вэ гэхээр эрэлттэй гэдэг бол одоо хүмүүний нөөцийн хамсдал жоохон толгомдож байгаа юм байна. Тэгэхээр ийшээ мэргэжилтийн эрхтэй байна гэдгийг харуулж байгаа. Тэргүүлэх мэргэжил гэдэг нь өөрөө энэ мэргэжил бол ирээдүйд эрэлтэнд орохоор модонд орохоор юм мэргэжил шүү гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр модонд орно гэдэг маань өөрөө ажлын байр бий их болох юм байна. Энэ мэргэжил цаашдаа илүү хөгжих юм байна гэдгийг харуулж байгаа. За төгсөөд ажлын байрны хувьд гэх юм бол төрийн байгууллагууд дээр байна. За аймаг болгон дээр байгаль орчны газар байна, ангууд байна. Тэднэр дээр бүгдэн дээр инженер хийгээд явж болно. За тэрнээс гадна одоо аймаг мэргэжлийн байгууллагууд гэж байна. Өөрсдөө одоо компани байгуулад мод үржүүлгийн чиглэлээр эсвэл хамгааллын чиглэлээр, ашиглалтын чиглэлээр ч юм уу. Ингээд өөрсдөө одоо мэргэжлийн байгууллага гаргаж авчиж байгаа. За мөн нэмэлтээр тэр мод үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо нугуул уурхайн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд бүгдээрээ мод тарих хамлалт өгсөн. Тэгэхээр эднэрт чи юу хэрэгтэй вэ гэхээр аймаг мэргэжилтэд боловсруулж хэрэгтэй. Тэнд ичнэ одоо хөрөнгө төсөв босгоцсон талбай бэлдсэн ч гэсэн нөгөө үндсэн чиглүүлэгч хүн байхгүй бол зөвхөн нэг ухаад нэг юм игнэвд үүсгэхэд суулгаад хам чухал биш байхгүй юу. Цаашид яаж арчланд хордож явах вэ? Яаж нар салхи чиг зүгийг харж байршуулах вэ гэдэг ингээд та хүн хэрэгтэй болно шүү дээ. Энэ ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн уриал гаргахын тэр бомбод үндэсний хөдөлгөөн эхэлсэн те. Энэ хөдөлгөөн эхлэхэд мэргэжлийн хувийн хувьд чи яаж хүлээж авч ирсэн? За би тухайн үед чи яг нэг оюутан болоод ер нь төгссөн байсан. Тэгээд за тэр мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ. За ай мэргэжил маань гэрэлтэй болох нэ гэдэг мэдээ сонсоод мэргэжлийн хувийн хувьд бол их гоё байсан. Тийм тухайн үед тэгээд оюутанч цөөхөн байсан. Бусад ангийнхан руу оронгууд ингээ 20 30 21 анги даа. Тийм шүү дээ. Тэгтэл манайх чи ингээ 2 гуруулаад дөрвөлээ гэхлээр тэр маань нэг жоохон тиймэрхүү. Гэхдээ яг буцаад нөгөө одоо багш нар маань илүү ингэж төлхөө анхаарч нэг бүрчлэн ажиллах бас боломж бид нарээс гарсан баг. Гэхдээ бид нар ч бас өөртөө ковид үе явтал та. Монгол улс ер нь жишээл гадны орнд гой моднууд байдаг шүү дээ. Үзэмжтэй одоо даалмод ч ингээл жимсээ өгдөг гэдэг ингээд олон төрлийн мод байдаг. Ер нь өөр бусад орноос мод авчирч одоо нотгшуулж тарихад хэр тохиромжтой болсон юм анаас хөрс шорооны хувьд ер нь.
За Монголд бол яг нөгөө их оронд маань ургадаг тэр моднуудыг төлхөө тарьж байгаа. Гаднаас бол эхлээд зөвшөөрөл аваад судалгаа шинжилгээний зорилтоор одоо жишний тооны модыг оруулж ирээд тарьж үзье гэдэг маягаар явдаг. Тэрнээс шууд одоо энэ модыг оруулж ирээд тарья гэдэг юм бол байхгүй. Гэхдээ одоо мэдээж Монголын хөрсөнд зохицоод ургаж ивэл тэр асуудал байна. Манайд ер нь хамгийн төсвөр төвчээртэй ургахад зохимжтой мод ямар мод байдгийг. За одоо бидний нөгөө нэг яриад байгаа улаас маань байна. Тэгээ хайлаас байна. Эдгээр нь бол ер нь одоо хаанч байсан хамгийн одоо ургах магадлал өндөртэй. Тэгээ төсвөр төвчээр одоо өндөртэй ийм мод байна. Танаа гэр бүлийнхэн за найз нөхдүүд аав ээж те дотны хүмүүс чинь ер нь модонд хэрэг хайртай сэтгэлтэй. За манай гэр бүлийн хүн одоо эхнэр маань бол бараг л одоо айн хүн болсон да. Хамт явсаар байгаа. Нөлөөлж шүү. Тийм. Хавар намрын хувьд бол бид хоёр чинь хамт мод харилцаанд явна. Амралтын өдрөөр хамт явчихна. Яах вэ их үү гэл. Тэгээ өөрөө баг юм байгаль орчны мэрэгжлийн хүн шиг болсон. Тэгээ аав ээжнэр маань ч гэсэн одоо чинь дам нөлөө гэж үүдэг шүү дээ. Тэгээ хүүхэд нэг явж байгаа болохоор тэр бүгдийг харсаар аваад мод тарсаар аваад өөртөө нэлээд юм мэдээлэлтэй болцсон. Энэ тэр бомбод үндэсний хөдөлгөөн ерхийлэгчийн санаачаар өрнснөөс хойш хүмүүс аягүй сайхан болсон шүү дээ. Байгальд ээлтэй аялдаг зугаалдаг болсон. Модыг гэмтэх хуулгахсан ойлголт байхгүй, мод руу хог навш хайнагсан ойлголт байхгүй болсон. Тэгээд одоо хөршүүдээ дуурайж бие биендээ ингээд үлгэр жишээ болдог болсон. Одоо манайх хэд өнгөрсөн жил 2 жилийн өмнөх хоёр охины маань төрсөдөр ирэхэд тийм суулгац жижиг гацуур ирэх шишээ нэ. Одоо тэр хоёр нь хөөхөн ургаж байна. Ингээд нөгөө хөршөөлүүд бас их мод тарьдаг. Бие биендээ нөлөөлнө. Найзуудынхаараа зочлохоороо бас энэ 4 жилийн ингэж ургасан, энэ жилийн болсон. Энэ ингээд шаарлаад өндсөн хөрсөө таньж байгаа дэрэл ингээд бас бид нар нөгөө мэрэгжлийн биш болохоор нүдэн баримжаагаар л яан штэ. Засаар хуч одоо нэмэлт тусаар цэнгэл идэргээл юм бас үг хэллэгтэй болж эхэлж байна. Ер нь модыг хавар тарих нь илүү зохистой байдаг юм уу? Намар тарих нь илүү зохистой байдаг юм уу? За мэдээж хавар намар аль альнд тарьж байгаа. Гэхдээ танаас асуугаар бол намар үйлрэлт илүү. Ягаад гэвэл намар бид нэр тарьлаа, өвлөн мод сайхан амраад хөрсөндөө тасна зохицоод за хавар буцаад ингээ хааш сайхан нээгээд байгаль дэлхийн ингээд одоо өнгөө сэргийгээд ихлэхэд буцаад модмод ингээд яг их байгалийн ургамал шиг ургаж эхэлж байгаа. Тэгэхээр намар олвол мод тарихад илүү сайн өгчтэй гэсэн. Тэгвэл хавар ч гэсэн тариалж болж байна. Тийм хавар ч гэсэн тарьж болно л доо. Тэр засмасаар ингээд нөгөө нэг хавар туслан гарахын өмнө очиж хождгийг модоо тэр зөв үү буруу юу? Зөв тэр засч одоо хавар хайлаад сайхан ус болчихж байгаа. Тэгэхээр та одоо бодныхоо услахыг нэг өсөндөө бэлдэж байна. Бэлдэж байна л гэсэн үг. Би бас тэгж ойлгоод байгаа. За сүүлд манайхаас цуслантай байлаа. Чигтийн сайхан мойлны моттой. Тэгээ байшинтай ихтэй орхон. Нөгөө үндсэнд байшин л ингээд хавж орж ирт юм байна. Нөгөөхөө зөөхөр боллоо. Арай зөөгөө нөгөө байгалийн болохоор хүрч чаддгүй юм байна. Тэр сайхан ургаж байгаа юм чинь амьтаа болохоор хайр хүрээд идэг. Тэгээд одоо Facebook сошиалоос л мэдээлэл хайж хатал унтаа байдал цөөж болно. Мэргэжлийн хүмүүст хандаж гисэн ийм хариулт өгч ирсэн. Мод унтаж амард юм. Тий, одоо хүн ч гэсэн унтаж амардаг шиг мод ч өөрөө амьтаа зүйл. Тэгээд одоо 100 сайхан ургаж хагаад намар өвөл ингээд навч нь унаад унтаа байдалтаа ороод амраад эхэлж байгаа. Тэр үед нь одоо сайн мод тарихад илүү сайн байна гэдэг шиг одоо зөөгөө дахиж тарихад өөр газар тарихад ч юм уу тэрэн дээр их сайн байдаг. Заавал их усалснараа мод ер нь өндөр ургана гэсэн ойлголт байна уу? Аггүй тэр чи одоо хөрснийхөө шимтжээл хаан тарих уу, яаж арчиж чинь гэдгээс их хамаарч байгаа. Тэгээ хаан тарих уу гэдгээс бас их хамаарч байгаа. Тэгээд манай залуучууд бас тэмдэглэлт өдрөөр их мод тарьдаг болсон бэл. Тэгсэн. Тийм одоо хонхны хоёр болж ийн мод тарих гэсэн юм хаанаас авах вэ гэл. Одоо хормоо их чинь бид одоо гэр бүлийнхаа модыг тарих чинь хаан тарих уу гэл тэмдэглэлт төрөлнөөс тариал. Тэн дээрээ хормынхаа зураг авалтыг хүртэл хийгээд тийм гой зүйлүүд их бий болсон бэл. Ягаад гэвэл нөгөө хүн орваагад амьдарч байгаа хугацаанд нэг байшин барий, ном бичээ, мод тарих гэсэн заавал нэг юм амьдралын нэг тийм үлдэх хүндэт үйл хайж байгаа байхгүй. Сая бас нэг хүүгийн эмчилгээний ханд үтгээд бас найзууд маань санаачлаг гаргаад бас нэг суулгац зардаг компани хамтрын туслыгээд 150 суулгац мод бэлгэлсэн. Тэрийг бид цэцэрлэг төрөлгийн менежерт гардуулж өгсөн. Тэгээд өөрөө газараа сонгоод бас яг өөрөө чи хэлж байгаа хүмүүст холболт хийж өгөөд гэр бүл аав ээж найз нөхдөр очиж тэр модыг тарих боломжтой болсон. Ер нь таавд боход ингээд залуучууд хүүхд рүү хандсан нөлөөллийн тийм үү. Өшөө байгаль тайртай болох. Өшөө түүх ингээд хосууд хайрын түүхээ модоор босгож болж байна. Аав ээж хүүхдтэй мод хамт тарж одоо дурсамж үлдээж болж байна те. Иймэрхүү нөлөөллийн ажлуудыг та бүхэн яаж хийж байна? За би чи яг энэ төрийн бус орохоос өмнөөс ойн газарт хэвлэл мэдээллийг хариуцж ажилладаг байсан. Ер нь ийм олон нийтрүүд чиглэсэн ажлуудыг хариуцж ажилладаг. Тэгээд манай ойн газраас бусад одоо энэ төрийн байгууллагуудаас ч гэсэндээ хавар намрын хөдөлгөөлөлд одоо 10 жилийн хүүхдүүдийг төлхөө оролцуулах. За төгсөлтийн баяраар мод тарьдаг болгох. За энэ олон нийтийн одоо хавар намрын мод тарих өдрүүдээр
найз нөхдөөрөө мод тарих ажлыг сэтэлжүүлэх энэ хүрээнд бичлэг шторк одоо өөртөөх нь үздэг хүмүүсээр дамжуулаад за мөн хөрөлхөн хүмүүсээр дамжуулаад ийм нөлөөллийн ажлуудыг ихээр хийдэг байна. Гадаадын улс орны бас ойн мэргэжлэгүүд гэж байна шүү дээ. Бас ингээд байгаль дээлтэй босоод одоо хөгжилтэй орныхын ч гэсэн одоо хөгжиж буй орнуудад хувийн байдлаараа ч гэсэн туслах юмсан, компани бүс байгуулгаар ч ингээд дэмжин туслах юмсан, зөвлөлтөөс сэргийлэх юмсан гэсэн ингээд санаачлага явдаг баг. Та бүхэнд бас санал тавиад хамтран ажиллая. Тэр бомб хөдөлгөөний хүрээнд бид нар ингээд улс орноосоос ингээд тусдаа дэмжлэг үзүүлээд ирсэн юм санаачлага ирэх үү? Тэгээ ялангуяа тэрхэн мод үндэсний хөдөлгөөнөөс хойш маш ихээр ирж байгаа. За яг мод тарих чиглэл дээр хэм бол манай Солонгосоос маш ихээр дэмжлэг мод ирдэг юм билээ. Жишээлх юм бол тожийн нарс гэж бид бүгд юм байна шүү дээ. Цайхан нарсан ой байдаг. За энэ модон дээр бол 10 сая модыг нь манай Солонгосын Юхан корпорац гэж байгууллага бол тариулж ирсэн юм бил. Тэгээ өмнө жилээс бас Монгол дээр ахаад бидний одоо тарьсан мод тожийн нарсан дээр сайхан ургасан байна. Бид нар ахаад ойжуултыг Монголдо хиймээр байна гэж тожийн нарсан дээр эхэлж байгаа. Төв аймгийн Батцанбүр суманд бас өөртөөхөө хөрөнгө мөнгө гаргаад мод тарих ойжуулт хийх. За мөн өмнө одоо ямар нэгэн байдлаар ийм түүмэрт өртцсөн, шавжинд өртцсөн, дороотцсон нөхөн сэргийг чиглэл бол чиглэл рүү илүү анхаарч одоо ийм хөрөнгө мөнгө зарцуулж ажуулт ажил хийхээр хийж байгаа. Тэгвэл та бүхэн улсыг харахгүй, улсаас мөнгө дэмжлэг хүсэхгүйгээр хайлуулах бусад орны хүмүүсийг татан оролцуулах, байгаа нөөц болцоо зүг ашиг тал дээр ингээд ажиллаад явд юм ба шүү дээ. Хоёрд бас Монгол улсад амьдарч байгаа хувь хүмүүс ард иргэд уул уурхай төрийн бус бусад байгууллага, пүүз компаниуд бас дэмжлэг тусцаа үзүүлээ. Нийгмийн хариуцлагын манай байгууллага амралтын өдөр ажилтан гэж мод тарь ийм хүрээлэн цэцэрлэгт ийм гудамж үүсгэж ирсэн юм бас явж байна. Явж байгаа. Ялангуяа уул уурхай маань бол тэр чигээр явж байгаа. Яг л уул уурхай чи өөрөөсөө байглаас олж байгаа баялаг. Байглаас олж байгаа баялгаа. Буцаагаад одоо нийгмийн хариуцлагын хүрээнд байглаа сэргээе гэдэг тал дээр явж байгаа. Тэгээ тэр модны хүрээнд одоо бүх уул уурхай байгууллагууд мод тарих амлалтууд авцсан. Тэгээ амлалтынхаа хүрээнд мод тарих болон одоо ноён мэрэгжилтнийг одоо дэмжих, бусад одоо ноён чиглэлийн ажлуудыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалт оруулж байгаа. За жишээлх юм бол оюутлогоо компани маань 100 сая мод тарих амлалт өгсөн. За үүнийхээ хүрээнд мод тарих ажлаасаа гадна одоо бид нар мод тарих гэдэг бол мод тарихыг мэрэгжлийн боловсруучныг нэмэгдүүлье гэгээд за жилд нэг 5 оюутныг шалгаруулдаг юм бэл. Тэгээд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг. Тэгээд сургалтын төлбөрийн тэтгэлэг, дотор байрны зардал, амжиргааны зардал. Тэгээд нэмээд оюутлог одоо дадлах их боломжийг хүртэл бүрдүүлээд өгчдөг юм бэл. Сайхан тий. Тийм ийм гой боломжууд одоо маш ихээр гарч ирсэн байна. Одоо оюутан суралцаал ингээд энэ байгальтай холбогдоод моттой холбогдоод явж хат дэлхийн нийтээр за бүр Монгол улсад 24 цагийн хугацаанд огт модгүй боллоо гэхэд бидэнд юу тохиолдох юм? Огт модгүй болчвол мэдээч бидний одоо хамгийн ихээр мэддэг одоо агааргүйгээс болгоод эхэлж байна. Тэгээд мод багсаад эхлэх юм бол бидний өөртөө амьдарч байгаа амьдрах орчин маань өөрөө дороотж эхэлнэ. Одоо биднээс бидний гэр орно л гэсэн үг шүү дээ. Бид нар гэр орноо хэр сайхан авч явна. Герман их гоё болдог шиг одоо байгальд хийгээ хэр ихээр авч явна. Тэр тусмаа бидний амьдрах орчин сайжирч байгаа. Кинодэр гардаг шүү дээ. Байгалаараа ингээл тоглолтыг л дуустдаг. Ган гачиг болоод эсэнцэл болоод усчгүй болоод ингээл асуудал үүсэх дүр зураг тэгж санагдаж л тасаа хэрвээ модгүй бол гээд гинт тийм айдсан юм шиг төсөөл орж ирлээ шүү дээ. А чи өөрөө эсэргээрээ бас ингээд хийж бүтээсэн гэр бүл ихнэрээрээ найз нөхдөөрөө ингээд очиж гар бие орлож исэн тарж исэн хүрээлэн юм уу мод чи ингээд бусад одоо малын юм уу гадны хүний халдлага тий зохисгүй үйлдэлэр ингээд ингээд унаад ториотсон байдлыг хараад сэтгэл хэмжүүлж ирсэн үе байна. За бидэд одоо юу яадаг болсон? Одоо мод тарих байгаа бол мод тарих газрыг хэлсэн судлаад тэгээ бид нар тарилаа гэхэд энэ газрыг одоо цааш модыг одоо цаашаад арчилж авч явахаар газар өгнө үгүй гэдгийг их л цогтолж байгаа. Тэгээ тарьдаг болсон. Тэр одоо юм хүрээлэнгүүд дээр ч юм уу байнгын юм харуул хамгаалалттай арчилдаг газрууд дээр их тарьдаг болсон учраас одоо хайцсангүй гайг байгаа. Зөв. Тийм. Тэгээ иргэд маань өөрсдөө бас байнга асуудаж байгаа. За бид нар ингээ мод тарих гэсэн юм хаана тарих вэ? Одоо энэ тэнд хамаагүй тарчих юм бол тэр арчлах хүн байхгүй учраас тэр одоо хөх магадaltaй байна. Тийм учраас одоо мод тарих газар зөвлөөч хийгээд маш ихээр асуудаг болсон байна. Зөв. Одоо мод ер нь ярьдаг байсан бол тантай юу гэж ярилцвал мод ер нь таныг ингээд хийж бүтээсэн тарьсан мод байгаа шүү дээ өдний хугацаанд. Мод ер нь өөрөө чинь ингээд таньдаг болоо. Тийм мэдрэмж төрж ирсэн үе байна. Бид нар чинь амтай одоо хүнээ санддаг шиг хайртай нохоо шуун дээр очиодсон хүн ингээд маш санагдсан байдаг ч тийм. Түүнтэй адилхан мод тарихаар модоо байнга хэрэгэд хориод юм л. Би бас тэгдэж одоо сүүл нэг хоёр охины бэлгэн дэрсэн модноос хойш бүр илүү хайртай болж гэлсэн байхгүй. Бусад мод нөгөө өөрөө байглаараа ургаад байгаа гэгээд төдийлө анзаардгүй байсан чинь яг бэлгэнд юм хоёр нэлэх хоёр юм ирээ. Тэрийг суулгаад тэр нь одоо өвдгнөөс дээр сургаад ирэхээр даарчгүй хөрчихвээ. Яаж байгаа бол ийж бол хүнээр бол цангаж байгаа болооч гэж бодоод ингээд бусад модтой бүгд адилхан хайлаад эхэлт юм лээ шүү дээ. Тэгээ яг зөв одоо иргэд маань бол мод тарихтаа нэг юм илүү үн цэнийг мэдрүүлж бүтээж тарьдаг болсон бэл. Одоо ийм
баярын өдрөөрөө ч юм уу одоо их нэртэйгээ хамт ч юм уу гэр бүлэрээ хамт ч юм уу тэгээ гэр бүлэрээ хамт тарьсан хүмүүс чинь буцаад гэр бүлэрээ очиод за бидний тарьсан мод чинь шүү гэд ингээд буцаад эргэж тойрдог болчдөг. Найз нөхдөөрөө хамт тойрж байгаа бол тэд чинь бас тодорхой юм үн цэнийг бүгдээрээ бүтээгээд тэгээ тарьж байгаа учраас буцаад тэр одоо мод очиж эргэж тойрдог. Тийм зүйл их бий болчт юм билээ. Байшин хорогоо гайхуулахаас илүү модоо гайхуулдаг болчих хүмүүс. Миний ерөөс орчны найзууд тийм болж. Тэр доонд авсан мод ингэж ургасан. Тэгээд одоо энэ дүүн тэр байна. Хүүхэд нэр байна ч гэдэг юм уу те ингээд гайхуулдаг болсон байна. Ямар сандаа би нэг жижиг мод суулгаад найз санаадгүй гिसгээд хугалцсан. Би өнөөхөө скотчор ороогоод тордоод ургуулж бараагүй. Тэгээ би айгүй тэр сэтгэл өвдсөн, гонглсон. Тэгээд дахиад нэг уграагаа ойж суулгаач би нөө олигтой яаж хөрсөө бил чадаагүй юм шиг байлаа. Тэгэхэд хөршөөл нэг нэлх мод өгсөн. Тэрийг нэг нүдэрээ ингэж харж байгаад бас газар сонгох хайдаад суулгасан. Айгүй сайхан ургаж байгаа. Тэгэхээр ингээд яг амтай болохоор хүн сэтгэл зүрх өвдөд ингээд хайр төрөд ит юм биш ингээд баяр баясгалтантайгаар тайлбарлаж өгдөг шүү дээ. Харин тий одоо бид нар чи ялангуяа нэг лавгар дээр мод тарчаад тэгээд тэнд чинь гоё юм амрах гэж чийлэх гэж очиж байгаа. Тэгээд юу харагдаж байгаа вэ гэхэлэр юм гоё мод байгаль харагдаж байгаа. Тэгээд тэрийг харж гоё тайвширч амардаг. Тэндээсээ гоё кайф авдаг. Тэр тусмаад одоо тэрийг дагаж ихээр хайрлт юм шиг байна. Хашаанд ингээд хэдэн мод тарчиж штэ. Хөрсөн ингээд өвс мөс нь илүү гоё хатах юм. Шинжлэхтэй. Тэгэхээр тэр мод ингээд тарьснараа бусад тэр газар дургаж байгаа өвс ингээд шинжлэхдэх боломж байна уу? За яг тодорхойлж мэдгүй ч гэсэндээ одоо модны үндэс чинь тэнд байгаа нэг усыг ингээд хөрөнгөлүүлээд зэмлүүлээд тэрнгээрээ босод одоо энэ нөгөө цэцэг ургамалда нөлөө өгдөг баг. За үүн нэмээд одоо юм сүүдэр цайн ургадаг урмал байгаа бол тэр чинь модны сүүдэрт нь буцаад тэр цэцэг нь ургаж байна гэсэн. Тэр байдлаар илүү их ингэж дэмжигддэг гэж бас байна. Тийм байна. Яг нөгөө модоо услаад ахтал өргөн дөрний өвс нь улам ингээд төлжөөд шинжлэгдэж ингэж гоё ургаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ модоо энд гэж их тарих нь хөрсөө би дахиж амлуулад сэргэлт өгöd байгаа юм яг надад анзаардаад байгаа. Ер нь хамгийн гоё үнэртэй мод ямар мод байдаг? Зөвхөн Монголд биш л те. Гоё үнэртэй цэцэг гэж ярьдаг шүү бид нар. Голдоо нөгөө бэлгэнд ингээл аваад гараараа барай үнэрлэх мод руу ч очоод авирж үнэрлээд дөгөөчөд үнэрлээ тийм төдийлийг мэдэхгүй байгаа. Өөрөө ч явд. За би ч өөрөө яг нэг байгальд өссөн хүүхд болохоор мойлны монс модон их дуртай. Тэг яг 8 сар гараад 9 сар төхөд ирэхлээр мойл ургаал. Тэгээ мойл ургасан үеэр ойроо орохлоор их гоё үнэртдэг. За ялангуяа одоо энэс гадна гэвэл шилмүст одоо нарсан их дуртай. Нарсан ойроо очингууд ингээд сэтгэл санаа тавьширдаг, гоё агаар цэвэршүүлдэг учраас элэг цэвэршүүлж байгаа гэл. Одоо энэ тожин нарсан ой дээр хүмүүс яах гэж очиж байна гэхэлэр толгой тархиа амраах гэж очиж байна, уушгаа цэвэрлэх гэж очиж байна. Тэнд байгаа гоё тэр үнэр тэр гоё зүйлийг мэдрэх гэж очиж байгаа. Тэгэхээр одоо навчад модноос монсонд, за шилмүст модноос одоо нарсан их дуртай. Тусгай хэрэгцээ хүүхдүүд бол аутизмтай хүүхдүүд, за мөн даунтай бусад төрлийн хүслийн жоохон очролтой хүүхдүүдийг тархины даралтай няраа адрыг нарсан ойд авч гарах юмсан гэж хүмүүс аяг хүсдэг. Тэгээд одоо жишээлбэл ингээл янз бүрийн харж хат нарсан ойтой цуслан байна уу түрээслээ. Нарсан ойтой амралт цовлол байна уу гэдэг чинь яриа явдаг л да. Тэгэхээр энэ бас илүү ортой байна шүү дээ. Тий, яг зөв. Одоо энэ хинтигийн биндрийн нарсан ойн коридор гэж байна. Яг энэ коридор бий болгоцсон. Тэнгүүр хүмүүс зөвхөн тэр очиж агаар намсгалахын тулд 1-2-3 цаг тийм унтахын тулд очдөг юм бэл. Тэгэхээр эн чинь өөрөө нэг юм одоо хилжуулч шиг зүйлийг ч гэсэн бий болгох юм бэл. Тийм байна. Японд яв сакура үзье гэдэг шиг. Дали ягаан цэцэнд очиж сууя гэдэг шиг. Нарсан ойг ингээд бид нар цэцэрлэгжүүлээ, төгөлжүүлээд ийм ая тухтай орчин болгох юм бол заавал хол ихгүй Улаанбаатарт ял нэгсгдсэн байх боломжтой юм шүү дээ. Тий, яг зөв. Бас. Наад чинь бол бас ажил болоход бол янз бүр юм гэж. Ер нь Монголд хамгийн үзэсгэлэнтэй мод ямар модыг нэрлэх үү та? За би бас л монсыгаар нэрлэндээ. Яг тэгэхээр монс чи өөрөө эхлээд ингээд гоё цэцэг ургадаг цав цагаан. Тэгээд ийм мод мөртлөө гоё цэцэг шиг ингээд лаглаагаал ургаад. Тэгээ 8 сар гараад эхлэнгууд тэрэндээ чи ингээд жимээс ургаж эхлээд тэгээ харагдсан өөрөө амар гоё. Үдэмс нь их гоё. Сүртэй шүү. Тийм, сүртэй. Нэг тийм гоёлын хувцас халааж өмссөн юм шиг сүртэй харагддаг шүү. Тэгээ би тэр зураг хөргийг бас аваад. За та мэдээж бид нар модны тухай ярьж байгаа ч гэсэн мод цэцэг хөр чинь зайлшгүй салшгүй холбоотой болчих. Тэгэхээр цэцгэнд бас дуртай юу? Цэцгэнд ер нь дуртай. Модоо дагаал цэцэг таригдаа явах зүгэл гэж харддаг шүү би яасан. Мэдээж сургуулийн орчин чийлүүл ингээд сайхан нарсан одоо ч юм уу хулиас томодоо суулгаад за тэгээ харт худлаасаа цэцгийн мандлаа үсгэх үү цонхондоор эсвэл одоо нар цэцгээ тарих уу ч юм уу тийм ингээд хоорондоо зохицох байдал нь бол мод цэцгээр зөв зэрэг царигдаа явахд бас боломжтой. Ялангуяа одоо энэ хот суурин газрын ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт одоо энэ цэцэрлэгт хүрээлэнгүүд мэдээж модын тарилаа дагаад тэнцээ одоо цэцэг тарьдаг бусад талбайг нь бэлддэг ийм маягаар явдаг. Одоо ландшафт гэж ярьдаг шүү дээ. Ийм цогцоор нь бий болгодог. Энэ зүйл бол маш их бас бий болж байгаа. Одоо бидний өдөртөнд хэрэглэж байгаа цаас байна шүү дээ. Энийг ингээ өөрөө ашиггүйгээр ихээр хайдаг хүмүүсийг хараатаа жоохон гомдол төрдөг.
Мэдээж төрлөх байх. Ягаад гэвэл цаасаж одоо модоор л хийж байгаа. Тэгээд модын чинь одоо энэ ойчид маань бий болгох гэж тарж уруулах гэж одоо маш ихээр одоо ядарч бас зүдэрч юм, маш ихээр одоо хөдөлмөрлөж юм. Тийм учраас одоо байгальтай ээлтэй бол мөргүй амьдрах гэж одоо монголчууд маань эрт дээрээс ярьдаг гэсэн шүү дээ. Бол мөргүй амьдраа. Монголчууд одоо нүүдэлч хүмүүс энэ газар суурьж хагаад ийшээ нүүлээ. Бид нэр ингээд бол мөргүй амьдрий гэдэг шиг одоо цаасны хэрэглэн дээр ч гэсэн буцад хэрэглэн дээр ч гэсэн бол мөрөө багасгах хэцүү юм шиг байгаа юм. Бараг байгаль дэлхийн одоо оруулж хувь нэмэр болж шүү дээ. Тийм. Айл нүүдлэхдээ сайхан буураа цэвэрлээд голомтон дээр арц аргалаа углаад ингээл дараагийн нүдлээ хийгээл явдаг шүү дээ. Нөгөө бэлчээрээ нөхөн сэргээхээр байгальд нь үлдээгээл ингээл ёс заншлаа хийгээ явдаг те. За өнөөдөр бас урилга хүлээн авч хүрэлцсэн дүү маш их баярлалаа. Цаашдын та бүхний бас багаар ихж байгаа одоо зорилготой зохион байгуулж байгаа улсд болон дэлхий рүү нөлөөлж байгаа олон ажлууд байгаа. Одоо удахгүй манад COP17-аас зохион байгуулах гэж байна те. Үүний хүрээнд та нараас ямар бэлтгэл ажил хийж байна? Залуучууд үеийнхээ хандаж юу гэж хэлхийг хүсдэг вэ? Бүхэл насны хүмүүс мод тарихыг хүсэж байгаа. Хаанаас голдуу худалдаа авалтаа хийвэл зүгээрээ. Модоо бас хэрхэн яад таниул ямар хүмүүстэй болж зөвлөгөө авал боломжтой байдаг. За одоо эх 8 дугаар сард талуудын баг хурал буюу COP17 гэдэг олон улсын одоо энэ том хурал Монгол улсад анхудаа зохион байгуулагдаж байна. За энэ дээр бол манай ойчид их том оролцоотойгоор оролцож байгаа. За мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол өөрөө цөлжилт газрын доорлолыг сааруулах чиглэлээр бас үйл ажиллагаа явуулж байгаа ийм хөдөлгөөн байгаа. Тэр энэ дээр ч гэсэн иргэд олон нийт маань өөрсдөө мод тарьж буцаад одоо ямархуу байдлаар бид оролцох уу гэдгийг маш их сайн судалж оролцож байгаа. Тэгэхээр бидний хувьд бол их өндөр ач холбогдолтой ийм ажил бас болохоор төлөвлөгдөж байгаа. За мөн дээрэс нь мод тарих ажил дээр их юм бол за Улаанбаатар хотын хувьд одоо энэ ялалтын талбай гэж үүдэг шүү дээ. Барилгын талбай, ялалтын талбай, за цэнгэлдэх хүрээлэн эднэр дээр одоо ингээд тогтмол хавар намрын хөлөлд тарцуулагдсан үзэсгэлэн бодлого зохион байгуулад за иргэд маань тэнд очиод яг мэрэгжлийн хүмүүс нь өөрсдөө тарьсан модоо тэнд зардаг. Тэгээ баталгаатай бичигтэй. Тэгээд тэр мэрэгжлийн хүмүүсээс нь өөрсдөө зөвлөгөөг нь аваад тэгээ мод тарих ажилд ордог. Тэгэхээр одоо намар утахгүй ирээд мод тарих үйл явц болоход тэндээс бас иргэд маань авах боломжтой байна. Модны мэрэгчлэлтгүүд энэ талын мэрэгчлэлтгүүд хэдий их болно. Иргэдийн мэдлэг мэдээлэл төдөөж инээд дэвшлэнэ. Тэр мэдсэн мэдээлэлээ мэдээж амжилт дээр хэвлүүлэх гэж байна. Энэ том зургаар харах юм бол би хорон дээр, дүүрэг дээр, баг дээр тэ бүх шатанд ийм модны мэрэгчлэлтэй хүн одоо малын эмч шиг олон мянган сая малтай шүү дээ. Тэр шиг ийм модны эмч нартай болчих юм бол эмчээ мод маань ингээ өвдчихлөө. Эмчээ ийм шинэ мод авлаа. Хаана тариул ингээл зүгээр үгээд ингээд тийм төрлийн хүмүүстэй болчвол бид нар бас айгүй хурдан өргөч юм байна гэж харж байна шүү дээ. Тийм шүү. Яг зөв. Одоо гадны улс орнууд дээр яг 8 мэрэгчлэлтэй хүн өөр их дээгүр хүнлэгддэг юм бэл. Ягаад гэвэл бидний амьдрах шиг сайжруулж байна. Бидний одоо амьсгалын агаарыг бэлдэх одоо энэ модыг бэлдэж чинь гээд их өндөр түвшинд одоо бэлтгэгддэг, хүндлэгддэг. За Монголд бол одоо тэр нь л жоохон доогор байгаа. Тэгэхээр ирээдүйд одоо үн цэн өсөх боломж нь илүү ихээр нэмэгдэж байна. Тийм учраас яг таны хэлдгээр одоо энэ нөгөө дүүрэг болгон дээр юм эмч байдаг шиг тэр дүүрэг болгоны одоо ногоон байгууламжийг хариуцсан. За хороо болгон дээр бас энэ модны асуудлыг хариуцсан ийм хүмүүсээс бий болох байхаа гэдгээр найдаж байгаа. Нийгмийн ажилтан, халамжийн ажилтан суугаад хүнийхээ төлөө юм аяг асуудаг үстэй. Хүн оршинох тань бол заавал энэ байгаль байж бид нэр оршинох. Тийм учраас байгалаа хамгаалсан байх хэрэгтэй байхгүй. Байгаль хамгаалагч гэдэг нэг буута буугүй морь мөсөн мочиг хүмүүс өөрхийн уул хатаал авахад байдаг гэж төсөөл байдаг болохоос хотын иргэн тойронд бидний иргэн тойронд байгаа модыг бид нар яаж өөрөөсөө хайрлах тортох боломжтой. Заавал тэр дурсамжтууд төр дурсгалт газар гэж тухайн юм түүхийг бүтээлж байгаа ч гэсэн тэрэнд ач холбогдол өгөхгүйгээр зүгээр хүслээсээ сэтгэлээсээ тарьдаг юм өгөгдөлтөй олчвол хичнээн сайхан бай. Хүүхд болгоно нэг төрөөд сураад болсроод хөгжиж явах хугацаанд алавдлагаар биш. Тэд настадаа би нэг тийм төрлийн мод тарина, тэд настадаа ийм төрлийн мод тарина гэдэг ингээд нэг юм хөвшмөл болчвол Монгол улс бол асар хурдан юм ойчих боломжтой юм хараад байна. Яг таны хэлж байгаа зөв. Би бас одоо нөлөөлөл ажил хийдэг гэсэн шүү дээ. Яг энэ дээр үндэслээд олон ийм нэг мөржил сурчлага ажлуудыг хийж ирсэн. Тэгээд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ерөөсөө л хүүхдийг багаас нь байгальтай ойрхон байх хэрэгтэй юм. Багаас нь одоо мод тарих, цэцэг тарих, одоо энэ байгаль дээр бүр ингэж хурж үзэх одоо энэ ажил руу ихээр оруулах хэрэгтэй юм байна. Тэгжиж байгаль орчны мэрэгчлэнүүд нэмэгдэх юм байна. Тэгжиж одоо байгаль орчныг хамгаалдаг, хайрладаг хүмүүсийн тойлогоор нэмэгдэх юм байна. Одоо муур нохоогоо хүмүүс маш ихээр хайрладаг шүү дээ. Тийм учраас муур нохотой баг наснаас ойрхон байгаа учраас тэгж байгаа. А яг үн шигээ байгальтай ихээр ойрхон байж юм бол нөгөө байгальтай хайртай иргэн чинь тэндээс л бий болох юм байна гэж бодоод байгаа юм. Утас ухаад л одоо хүүхдүүд гэрт олон цагаар ингэж бие жилээж хараагаа муутгаж байсан дор бол заслантаа цусланд очиод цуслантай найзууд дээр очиод өгвөл Монголын байгальч ямар хязгаарлалттай цаг нартаа орж гаргадаг биш торгон цагт гэх биш альж газар руу сайхан өөрийн хүний машинаар давхиж очиод хэдэн цагийн байгальд өнгөрөхтөл нөгөө хүүхдүүдийн
сэтгэлзүүд нь аяг нөлөөлөг гэдэг байгаа байхгүй. Хайрлах, энерги мэдрэмжтэй энэ зүйлсийг л суулгах гэсэн үг. За үзэг сонсогчд маань хандаж бас одоо ой мэрэгчлэн болон те босоо тэр бомб талын миний бас асууж амжаагүй зүйлсүүд байгаа. Тэгэхээр та бас тэр талаар өрх мэдээлэл байна уу? За аль нийтэд өргөх хоёр чухал мэдээлэл. Эхнийх нь бол тэрбумод үндэсний хөдөлгөөнийг зөвхөн мод тарих ажил гэж хараад идэг. Мод тарих ажил нь бол мөн үс мөн. Гэхдээ энэ тэрбумод үндэсний хөдөлгөөнийг дагаад манай оюун салбар сэргэж эхэлж байгаа, хөгжиж эхэлж байна. Оюун салбарыг дагаад одоо эдийн засгт орж ирж байгаа хувь нэмэр маш их болж байна. Оюун салбарын санхүүжилт нэмэгдэж байна. Энэ санхүүжилтээ нэмээд одоо мод тарихаас бусад оюун салбарын ажлууд нь давхар хөгжиж байгаа. Одоо жишээлбэл яг оюун судалгааны ажлуудыг хөгжиж байна. Оюун хамгаалах ажлуудыг хөгжиж байна. Нөхөн сэргээх ажлуудыг хөгжиж байна. Энэ бол байгаль орчинд үзүүлж байгаа эрг нөлөөлөл болчихж байгаа. За эдийн засгт бас ингэ нөлөөлөл үзүүлж байна. Нийгэмд маш том нөлөөлөл үзүүлж байна. Оюун салбарын одоо мэрэгжилтэй боловсруучныг бодлогоор дэмжиж байна. Тэтгэлэг хөтөлбөрүүд маш их болсон байна. Үүнтэй одоо холбоотойгоор бол одоо Япон Монголын хамтарсан Сасакава гэдэг тэтгэлэг хөтөлбөр байгаа юм. За оюун чиглэлээрээ Монгол Улсын их сургуульд ихсэд ороод ирээ. 1-р курсээ төгсөөд 2-р курст орохдоо материал өгнө. Тэгээ материал өгөө шалгарсан одоо оюутнуудад 4-р курсын төгсдөл 3 жилийн 120 кредитийн төлбөрийг өгч байгаа. Шалгуур нь юу вэ гэхээр төгсөөд орон нутагт очиж мэргэжлэрээ 3 жил ажиллах энэ нөхцөлийг тавьдаг юм бэл. За мөн нэмэлтээр боловсролын сайдын тушаал гарсан билээ. Монгол Улсын их сургуулийн одоо эсэлтийн ерхий шалгалтын босго оноо 490 байгаа бол Мосийн аж ахуйн хөтөлбөрт ороход 440-с дээш оноотоо бол таварч болно гэдэг ийм бодлогын дэмжлэгүүд маш ихээр гарсан байна. Тийм. Тэгэхээр одоо төгсөж байгаа төгсөгчд маань одоо энэ мэдээллийг маш сайн шүүж аваад тэгээ хамгийн гол нь энэ одоо оюун чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их сургуулиудад заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Том боломж шүү. Яг саяын таны ярианд дурдсанчлан оюун сэргэлт ингээд энэ тэнд бүгд шатанд явж яхад дагаад ус явж байгаа. Усны дахиад энэ одоо усаад одоо эзэмсэн мэргэжил төгсөх одоо босод усны төсөл хөтөлбөрүүд юу гэдэг бүгд хөдөлгөөнд орж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ би одоо надаас залуу хүүхэд миний зочин нэг нөгөө оюун мэргэжилт ингээд сонссон чинь айгу хүндэл үсээд байгаа байхгүй юу. Хайрламар санагдаад. Тэгэхээр энэ өөрөө айгу тийм гоё мэргэжил юм байна. Би тийм мэдрэмж өөрөөс аваад сууж шít. Хүндэтгэл үсээд нэг одоо нэг хайрладагтай нэг энэ шиг юм агуу зүйлийн төлөө бас ингэж залуугаасаа ингэж хөдөлгөөнд ороод бусаддаа одоо энэ боломжууд нээлттэй шүү гэдэг мэдээллийг өргөе явуулж байна. Бас сайхан шүү дээ. Тэгээд урилга хүлээж авч өрсөндөө дахин баярлалаа. Хамт олон багт нь өндөр сүндөр амжилтыг хүсье. Тэгээд мэдээж гадны олон жуулчд очиж манад хүрэлцэн ирнэ. Бидний хийж байгаа бүтээж байгаа зүйлсийг харна. Ирээдүйн төлөвлөгөөг маань харна. Хамтран ажиллах санал санаачлах бас шин зөвлөмжүүд орж ирнэ. Тэгээд бас томоохон тэр ко баруунлагийн үйл ажиллагаанд өндөр сүндөр амжилтыг хүсье. Удахгүй тэр бомбод үндэсний хөдөлгөөн маань те яг нөгөө зорьсон зорилготой хүрээд бид бас одоо 5 жилийн дараа 14 жилийн дараахад нүүр бардам гадны зочид жуулчд ирэхтэй хүний өөрийнхөө ингээ сайхан агаараар амьсгалаад ингээ барах зүйлтэй болох гэдэг шүү дээ. Түүхээр яаж барахдаг бол одоо хамтдаа үеийн үед чинь шаталтай ингээ харагдаад явна шүү дээ. Тэгэхэд тэдэн оны тэм зүйлд би хамрагч явлаа. Эдэн оны эдэн зүйлд манай аав энэ моднуудыг тарьж ээжээ гэдэг чинь үл бүтэн нэгэн аав ээж нөгөө удмын түүх гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг ингээ тэр бомбод ч холбоос үүсэж байгаа байхгүй. 2000 он тэгэд тарьсан гэн 2000 он манай аав тарьсан гэн ингээд сайхан энэ үлсийг эхлүүлсэн. Уриалгад нэгдээд бас үйл ажиллагаа аваа явж чад үүдээ бас баярлалаа. Аз жаргал сайн саныг хүсье. Баг хамт олондоо гэр бүлтэй бас хөхтөнгөр радиогийн хамт олонны бас минь дамжуулаарай гэж хүсэх байна. За танай хамт олондоо маш ихээр баярлалаа. Тэгээд маргааш гэлсэлтийн ерхий шалгалт уустай яар өрнөх чинь. Тэгээд энэ төгсөгчд маань бүгдээрээ манай ой мэргэжлийг маш ихээр сонирхож орж ирээсэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Аав ээжийн бас сайн уриалаасаа гэж хүсэж байна. Энэ бол маш сайхан мэргэжил. Тэгээ бидний одоо амьдрах очноос сайжруулах гэвэл энэ ой мэргэжил рүү бол оруулах хэрэгтэй шүү. Маш том боломж байна гэдгийг хэлмээр байна. Чи детгэлийг тамар суралцаад ингээд үүднгийнхэнтэй хамт сураад мэргэжилтэй болоод гарна чинь ямар том амьдралын боломж гэж. Ер нь бол ах нь юу нөх хувийн амьдралсан тохиолдоод үүднгийн хүүхдүүд сургуулаад өгсөд ихтэй сургуульд орж явахт төлбөр бүгний асуудлаас ороод тэнцсэн хойноцсон сурч чадахгүй би 2 ихтэй сургууль хаягчлаа шүү дээ. Тэгэхэд одоо ингээд боломж олдоо тийм үстэй. Бэлэн мөнгө бариад ирж суралцсан ш. Суралцаад дараа нүүр шимийг хүртэж болно та гэд санал тавьж ш. Энэ шиг том сайхан боломж үүд хаалгах гэж хаана байна. Тийм үү. Ийм сайхан мэдээлэлт ирсэн дүүд дахин баярлалаа. Өндөр сүндөр амжилт хүсье. За баярлалаа. За.